Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргье. Төвшний шлуунаар эргүүлэх арга. Өгсөн дүрсийг аль нэг төвшний шлуунаар эргүүлж тэр шулуунтай нэг төвшин давхцуулахад энэ аргын мөн чанар нь оршдог. Энэ аргаар хавтгайн бодит хэмжээ болон үнцгийн хэмжээг тодорхойлоход илүү тохиромжтой. Тэгэхээр энэ жишээн дээр альфа хавтгайн огтлцсон хоёр шулууны хоорондох үнцгийг тодорхойлох жишээг авч үзье. Нүрийн төвшний хавтгайтай параллелаар төвшний хавтгай авъя. Энэ төвшний хавтгай маань альфа хавтгайтай нүрийн төвшний шулуунаар огтлолцсон. Энэ нүрийн төвшний шулуун маань болохоор эргэлтийн тэнхлэг болно. Эргэлтийн тэнхлэг маань нүрийн төвшний шулуун байна гэсэн үг. Эргэлтийн тэнхлэг дээр байрлах А шулууны нэг цэг, Б шулууны 2 цэг маань хөдөлгөөнгүй цэгүүд байна. Огтлцлын нөгөө цэг, М цэг түүнийг дайруулад нүрэнд проекцлогч хавтгайг авъя. Тэгэхээр энэ аргын мөн чанар нь болохоор төвшний тэнхлэгээр эргүүлж тухайн огтлцсон хоёр шулууныг энэ нүрийн төвшний хавтгайтай давхцуулна. Ингэж давхцуулснаар тухайн дүрсийн хоёр шулууны хоорондох бодит хэмжээ проекц дээр гарч ирэх ёстой. Өөрөөр хэлбэл эргэлтийн тэнхлэгт перпендикуляр энэ туслах хавтгай дээр ОМ гэсэн радиустай тойрог эргэлдэх ёстой гэж ойлгож болох нь. Эргэлтийн тэнхлэгийн проекцлогч байралд хараад энэ эргүүлэх үйлдэлээ харъя. Энэ хавтгайг түрэнгээд авчих. ОМ радиустай тойрог ийш ойрхон тал руугаа эргээд нүрийн төвшний хавтгайтай давхцаж болно. Мөн нөгөө тал руугаа эргээд бас нүрийн төвшний хавтгайтай давхцаж болно гэсэн ийм хоёр хувилбар байгаа гэсэн үг. Пүр дээр хэдүүлээ харъя. ОМ хэрчмийг харах юм бол ерөнхий байршилтай байна. Ийм учраас пүр дээр нь ОМ хэрчмийн бодит хэмжээг тодорхойлно. Бодит хэмжээ нь тодорхойлогдсны дараа энэ хөдөлгөөнт үзүүлэлтэнд харагдсан шиг эргүүлэх үйлдэлээ хийж болох нэ.